танилцуулаад тааны мөдөд авч ирж байна. Хятадын өмнө зүгийн Юнан мужийн нийслэл Хүнмин хот руу Мэжэ хотоос түргэн галт хэрэгээр яваад тэндээсээ орон нутгийн унтлагын галт хэрэгээр Лижинг хот руу явж хүрлээ. Лижинг хот нь өмнөд Хятадын бусад хотуудыг бодвол дундад зууны үеийн барилга архитектураа хадгалж чадсан хотынхаа тоонд ордог. Тус хот нь хотын эртний хотын усан хангамжийн системээр түүхийн хувьд одоо хүртэл сонирхол татчихэд юм бэ. Хятадын өмнө зүгийн Юнан мужийн баруун хойд хэсэгт оршдог Лижинг хот нь 1 сая гаруй хүнтэй. Тус хот нь 2 хэсэгт хуваагддаг. Хуучин ба шинэ хот гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Шинэ хот буюу орчин үеийн хотнууд нэг үзээд байх юм байхгүй юм байна. Байдаг л нэг Хятадын хот. Олд таун буюу хуучин хот нь бол маш их сонирхолтой. Жуулчид ирдэг хамгийн сонирхолтой газар. Эртний гудамжинд ороод ирэнгүүт шууд захам ингээд залгаад одоо нөгөө цагаан сар болох гэж байгаа. Өнөөдөр 25 3 хоногийн дараа Хятадын цагаан сар болох гэж байгаа. Тэгээд энд одоо ерөөс хүн болгон юм худалдаж аваад хөл хөдөлгөөн маш ихтэй байна. За нийт Хятадын үндэстэнгүүдийн 90% нь хан үндэстэй эзэлдэг юм. Тэгээд тэндээс 10% нь 57 үндэстэн байдаг гэсэн. Тэгээд 57 үндэстэнгээс энэ хотод Юнан мужид 30 үндэстэн байд юм байна. Лижинг хотын наашийн үндэстэнүүдийн өөрсдийнх нь урсан гал урлын бүтээгдэхүүнээрээ нээсэн дэлгүүр харагдаж байна. Янз янзын хөрс, сангийн вафер, шоу, нүдүр ирүүл гавьяа юм бол байна чи. Вафернууд байгаац. Вафернууд энэ гой данхнууд байна. Энэ царнууд марнууд. Энэгээр нөгөө данх бурхан. Хандар юм. Чаав гэнэ тий. Энэ одоо Найг гоо юм байна. Ашиг биш чихэрдэж. Энэ Хятадуудыг хаач явсан. Ерөөс бүх юм нэг дороо холилдсон байдаг. Ер нь нэг газар хоол байжснаа нэг павильон алгасаал дараа энэ талдаа самарнууд байсан, энэ талдаа аимснууд ингээд бүгд холилдсон байдаг. Хятадууд ер нь нэг төрөлжүүлэн гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Нэг тийм сайхан амгалан тайван. Тэгээд нэг уур уцааргүй өмнө зүгийн андаа инээсэн тийм сайхан тайван асууд. Таны самарнууд байна ингээд чанаад хасан болгоод байгаа юм уу яа тийм дараа тэр чулуу шиг юм халангуудаа юугаа самраа болгодог гинэ. Энэ нухны үндэг байгаа. Энэ үндэг ингээд дагсан байгаа. Нухны үндэг. Тэр үндэг өөрөө давс орчихсон. Давс ороод өөрөө болчтой яа. Ийм болчтой. Ваа ингээд болчтой юм ш тараа. Ямар сони. Ингээд давсч байгаа юм бэ.
За ингээд тийш явж итлээ. Загснууд байна. Андаараа ингээд андаар байж байна. Усан дотор. Тэгээ эндээс нь хүн нөөрэ харж байгаа даа. Ингээд шууд толгоор нь захаад муужруулчлаа шүү дээ. Тэгэнгүүтээ шууд ингээд цэвэрлээд байна шүү дээ. За энэ дахианы саруу зарж байна. Бэлтгэсэн ингээд ногоотой дуунтай сонгонтой дахианы бэлэн саруу ингээд бэлдээд тавьсан. За энэ бүх төрлийн махнууд байна. За одоо мэдхгүй дахианы мах байх шиг байна. Юу байна? Нуугс байх шиг байна. Энэ гахааны гахаа юм. Эй, чиз одоо яа? Зүрх мөрх юм бүх юм байна. Энэ төрлийн юм. Одоо нэг цаансаар болоход энэ бэлдсэн юмнууд хүмүүсийг авдаг болтой юм байна. Энэ ингээд газраараа ингээд газрууданд ингээд уудлаад. За энэ болохоор нөгөө махан машиндаа шууд хям хийж байна. Энэ дотор байгаа махыг ийшээ ийгээд дараа нь чанаад бэлэн болгочоод хөвчөнд хийчихдэг. Хямд хийж байгаа юм байна. Зах дээр ерөөсөө юм байна. Тэгээд энэ эмгтээчүүд ингээд нуруундаа нэг юм цас шиг юм өөрөөд тэгээд тэнцэнэ хамаг юм ингээд байраад явж байгаа юм байна. Өөрөөр бодомжинд татчихсан юм яа. Бүх төрлийн нага бүх юм байна. Бодлого ботлоо тэгж харж байгаа юм шүү дээ. Тэр болохоор шарсан түнсээ. Энэ годомчны хоолны газар. Хүмүүс цаана сайхан хол байдээ. Харин цэвэр үйлдэл тэр юм уу. Тэгтээ таахгүй. Манай урд зүрх юм чи хингийн сайхан. Хүмүүс шүү дээ. За энэ нөгөө дахиад нугасных нь цөснүүдийг ингээд өөрөө хийдэг ийм болгочдөг гинэ. Тэгэнгүүтээ энэ хүний биений нөгөө цусыг аягүй сайн төлжүүлдэг. За одоо ингээд хоолны гудамж одоо яг энэ талд хоол байж шүү дээ. Ингээ гар урал байжсэн аа. Шууд ингээд үндэсний хувцсных нь дэлгүүр байж юм чи. Энэ нөгөө вежаны наши үндэсний хувцснууд гинэ. Энэ 580 юм гинэ. Материал бол гайгүй. Ажигд материалтай юм байна. Хийцэн болохоор зөөр энгийн 90 мянга. За ингээд янаар ингээд билет аваад энэ 30 хоногийн хугацаанд үйлчлэх юм байна. 30 хоногийн хугацаанд энэ билетээ үзүүлээд үнгүй яваад билетээ үзүүлж чад үнгүй явах юм байна. Тэгээ энэ болохоор нөгөө эртний хотоор Лежан хотын эртний хотоор нь билетээ авчлаа. За ингээд бид нар хүнсний захаараа дайраад хуучин хот руугаа орж үзсэн. Хуучин хот нь бол нэгдүгээрт одоо хэмжээнийхээ хувьд тийм жижиг бошруулагч өдөржин яваад барахгүй. За түүнээс гадна адилхан гудамжаар яваад хахад төөрөөд ер нь нэг ирсэн газараа буцаж ирэхэд бас нэлээд хүндрэлтэй нэлээд хугацаа шаарддаг юм байлээ. За хуучин хотод сувгаар нь маш цэвэрхэн ус урсдаг нь ерөөсөө их гайхалт төрүүлж ирсэн. За энэ усыг бол бохирдуулахыг бол хоригдсан байдаг юм байна. За түүнтэй холбоотой энэ усан сувгийнх нь усан загас үржээд байж байт юм ээ. За энд их сонирхолтой. За 3 дугаарт бол маш олон тооны дэлгүүрүүд, лангуунууд байдаг. Хэдийгээр та юм худалдаж авахгүй гэж бодсон ч гэсэн хажуугаар нь сонирхохгүй өнгөрхийн арга байхгүй гэж хэлж болно. За хуучны хотын байшингууд нь бол их сонирхолтой. Гэхдээ энд бол маш их хүнтэй кафе болон дэлгүүрүүдийн хооронд цэцгийн баарнууд тавьсан харагдахаас гадна улаан цаасан гэрэлтүүдийг битүү зүүсэн харагдах нь ер нь бэлэг тэмдэг гэхээсээ илүү анхаарал татах гэж зүүдэг болжээ гэж бодож явлаа. За
За түүнээс гадна миний бодлоор энэ эртний байшингууд нь цагаан саарл хар улаан өнгөнөөс өөр өнгөгүй. За ерөнхийдөө ингээл дөрвөн өнгөтэй маш их стилтэй санагдж ирсэн. За байшин болгоно урдаа өөрийн гэсэн гудамжтай хоёр давхар байдгаас гадна дэлгүүр, лангуу, хоолны газар зэрэг үйлчлэгээний газар нэг давхартай, хоёр давхартай хүмүүс нь өөрсдөө амьдардаг юм билээ. За хуучин хотын энэ байшингуудын бол нутгийн иргэдэн түрээслэн ажиллаж амьдардаг юм байна. Хуучин хот дотор зочдууд л байдаг юм байна. Тэгээд өрөөг нь үзэх гэж явж байна. Тэгээд хуучин хот дотор байдаг зочдууд нь юм байна. Нэг өдрийн one day. Today is 120. Өдөр болго янз бүр зүйлтэй. Өнөөдөр бол 120 юм байна. Эртний маягаар амьдарч байгаа юм шиг. Энд дундаас суугаад өөрөө бол ерөөсөө хоёр уртаа санаа жавталтай өрөө. Тэнтэй галзуу байт юм бэ. Тэгээд энэ амьдраад нэг эртний хотод амьдарч байгаа юм шиг амьдарч байна. За хэрвээ энэ хуучин хотод баярын бус үеэр ирэх юм бол 60-аас 70 онд 3 ортой халуун устай буудлалт гэдэг юм. Тэг энэ маш их хямдхан. Тэгээ түүнээс гадна Насын овогтны талаар ярих юм бол гар урлалын сургуулаараа бас алдартай. Насын овогийн хүмүүс бол ер нь гар урлалын зүйлс суралцгаараа. За түүнээс гадна дуу хөгжмийн маш их авьяастай хүмүүс гэдэг юм байна. Үндэстэй хүмүүс нь төрөл бүрийн авьяастай. Энэ хот урлагийн талаараа маш их хөгжсөн учраас сүүлийн жилүүдэд багш оюутан хүмүүс энэчээ ирж судлаачид ирэх дуртай газрын нэг болсон юм байна. Энэ лижний хуучин хотод нь ирж урлаг судалдаг болсон мэн хятадууд. Маш их авьяастай. Инээсгэлээд амар тийм найрсгаар хүлээж аваад нэг дуу аялаад өгөөч дараад өгөөч гэсэн чи ингээд бид зөвлөлөө тийм гоё дуу өөрөө дарж үзүүлээ. Энэ аюу гоё дуурд юм миний бөмбөр маяг уянгалах. За хэрвээ та Лижин хотод ирэхийг хүсэх юм бол 6 сард л ирүүл их тохиромжтой юм байна. 1-2 сард бол их хүүтэн нэмэх 6 градус боловч нэлээд даарч явсан. За 6 сард бол ерөнхийдөө 18 градус байт юм байна. Них их халдгүй, ер нь их тийм хуура, уур амьсгалтай. За энэ юутай холбоотой гэхээр өндөр уулын бүсд оршдог болоод тийм байдаг юм байна. Бид нар нөгөө саяны үзүүлсэн хоолнуудаас өөрсдийнхөө сонгоод энэ үхрийн мах тэгээд жоохон будаатай надад идэх юм бол нэг юм жимс идэх гэж байна. За зураглаач орчуулагч хоёр маань ийм хоол идэх гэж байна.
Ангуудын заншил нэг сони юм байна. Өнөөдөр битүүний өдөр гэртээ байдгүй юм байна. Өнөөдөр 4 цаг хүртэл хоолоо идчихэд тэгээд 4-өөс хойш бүгд гадаа гарч энэ эртний хот дотроо бүгдээрээ зугаалж хоол унд идэж өнгөрүүлдэг тийм заншилтай юм байна. Маргааш энэний нэгэндээ болохоор өвөг дээдсийнхаа одоо онгон дээр очиж өвөг дээдтэйгээ баярынхаа өдөр золголтоо хийчихэд тэгээ шиний хоёрондоо эхлээд айл хийсч төрөл садан хамаатан садангуудаараа ордог тийм заншилтай юм байна. Эртний хот дотор байдаг дааны музейд орж ирж байна. Lady Gaga ийм жижигхэн биетэй хүүхэн байдаг гэж сонссон. Энэ гоё эмэгтэйтэй хамт зураг даруулах гэж загсаж байна. Энэ хуучин хот бол шүндээ бол гэрэл асаад их үзэлттэй харагддаг. За энэ дотор бол лааны музей, янз бүрийн хоолны ресторанууд, гэх мэтлэр та бүхэн уурдахгүй. За энэ нэг 15 яа. Нашийн үндэстнүүдийн хийдэг нэртэй гамбар дотроо махта, энэ зүгийн балта, жуулчид энд ирэхээр айгүй дуртай болоод өдөр болгон орж иж энийг авч иддэг гэж байна. Одоо нэгийг авч амсч үзэх гээд бид зогсож байна. Капа. Зур гоё нөгөө яг 70 давхар гамбар шиг юм шиг. Яг 70 давхар манай Монголын 70 давхар гамбар шиг юм байна. Айгу тостой байлаас. За нөгөөд нь амсч үзье. Энэ нь болохоор гахаа махтай гэсэн. Гахаа махтай юм. Юу, ахаа. Ахаа жоохон байна тийм. Энэ гоё юм байна. Махтаа болохоор хамаагүй гоё юм. Энэ нэг гоё. Хоолны газрууд бол янз бүрийн өвтнүүд янз янзаар бэлдсэн байгаадаа таарч байсан. Гэхдээ ер нь бол яг идэж байгаа хүн бол ерөөсөө огт харагдаагүй. За түүнээс гадна цагаан сараа бол маш их тайван өнгөрүүлдэг юм байна. За ер нь нэг арх хууж уусан, уурсан, уцаарлсан одоо энэ тэнд цагтаад унтсан хүн бол ердөөсөө тааралдаагүй. Заншил нэг сонир санагдсан. За цагаан сарын битүүний ороо бол 4 цаг гэхэд бүгд гэрээсээ гараад энэ хуучны хотоороо явж одоо хоол ундээд зугаалж явж хагаад за маргааш шиний нэгний өглөө өөрийн өвгдээд талигачтынхаа газар дээр очиж золголтоо хийгээд за шиний 2-наас эхлээд найз нөхдөйгөө уулзаж золголт айл хэсэх зэрэг золголтуудаа хийдэг. За ерөнхийдөө бол одоо шөндөө бол салют их бууддаг юм байлээ. За тэгтээ өдөр бол ер нь тийм одоо 50 амглан бүгдээрээ их юм үзэж хараад хоол унд идэж уугаад явж байгаа нэг садан санагдж байлаа.
Таван тосгоны энэ хан дээр бичсэн Old Town буюу Эртний Town гэдэг алдартай энэ хотыг энэ арслантай гүүрээр зааглаад Эртний Town одоо Шинэ Town гэдэг одоо манайхаар бол Шинэ Дархан, Хуучин Дархан гэдэг шиг хоёр хороол баасан байдаг. За энэ нь болохоор жуулчдын эрх төртэй хамгийн үзлэнтэй, хамгийн их үзэг харах юмтай газрын нэг. Жишээлбэл энэ хажууд харагдж байгаа усан тэрэм. За тэгээд эндээс ийшээ ингээд оронгууд хуучин хороол руугаа ороод явчихна гэсэн үг. Тэгээд энэ хуучин хороол дотор нь одоо наашийн үндэстний хөгжмийн соёл, урлагийн соёл, дээрэс нь хоолны соёл, дэр нь бүх эртний хувцсны соёл, бүх соёлуудыг энэ хороол бид нар үзсэн. Тэгээ ерөнхийдөө бол энэ хотыг алдартай болгосон ганц гол үзмэр нь энэ юм аа. За энэ насын үндэстнгүүд бол хан дээрх бичгээр маш их алдартай байсан. За түүнээс гадна Донгба гэдэг өөрийн хэлтэй байсан. За энэ нь болохоор одоо энд явж байгаа бүх одоо ханы тэр зургнуудаас харж болно. За өөрийн үсгтэй байснаар бол одоо энэ хятадтай бол нэлээд алдартай. Энэ Бааша гэдэг өглөө нь
Байгалийн үзэсгэлэнт газар ирсэн байж байна. Энэ газрыг бол нэг яваад үзчихэд бол их гоё газар юм. За наашаа үндэсний хувцас өмссөн хүнтэй гуйж байгаа. Жисэн чинь нэг юм малгайтай хятадаар бичсэн нэг юм зүйлтнүүд харагдаад ахаар нэрж асуусан чинь энэ ч энэ нь болохоор амьлаагүй 10 хоног нь энэ ч байгаа нь болохоор нөгөө ном уншаад амьлагдсан хүсэл биелдэг. Тэгээд энэ ч тэр 20 оныхаас аваад энд үлгэх юм бол чиний бодож санаж байгаа бүх хүсэл чи биелэх юм гинэ. Энэ хүртэл явж ирсэн чи хүслээ бичээд энэ чи хадгалуулч чи миний хүсэл биелэх болтугай. Энэ ч бид нар Бээжингээс 2300 км орчим яваад ирж байгаа газар. Энэ Юнан мужи Бээжин гэдэг тусган чинь тийм хол газар байдаг. За энэ хүн миний хүслийг одоо ингэж биелүүлээд амьдлуулж байна. 名字也可以写，不用写。 Яг нь. 祝他怎么样，愿自己怎么样。你要写自己的话，落款就可以。 За энэ хүн сая шившлэг хийхдээ миний хүслийг одоо би ийшээ өөрөө өлгөх юм. Гүүрний доогоор гараад явж байна. Тэгээд одоо энэ гүүрнийхээ энэ хэсэгтээ болохоор нэг 500 м өргөн хэсэг нь гарч ирж байна. Хажуугаар нь ингээд гүүр тий энэ гүүрээр нь хүмүүс яваад энэ голынхаа хажуутлыг хараад явд юм байна. Хажуунаас нь тэгээд энэ гол нь ингээд энэ хавийн газар дархан цаастай болохоор ямар ч хог
байхгүй бүх юм нэг гоё хамгаалтанд авцсан. Одоо ингээд энэ замаараа явсаар байгаад тийшээ очиод автобусандаа суудаг юм байна. Зарим нь болохоор дотроо нэг ийм жижигхэн автобуснууд байдаг чинь задгай. Тийм автобусаар явж байна. Бид өнөөдөр наашин үндэстнийхээ соёл болох дуу хөгжим дуу хөгжмөр маш их алдартай. Тэгээ тэрийг үзэж сонирхох гээд энэ ч нэг стадионд ирсэн байж байна. Энэ нь болохоор далайн түвшинээс дэш 3050 м-ийн өндөрт байгаа юм байна. Энэ газар нь нэг уулынхаа доор. За бид Dragon Mountain Show гэдэг энэ шоуг үзэхэд бол энэ шоунд 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй асар том концерт болж байна. За энэ одоо шоуг бол Хятадын нэртэй найруулагч Жан Имо найруулсан байна. За энэ Жан Имо бол одоо та бидний мэдхэн 2008 онд болсон Бээжингийн одоо Олимпийн нээлтийг бас хийсэн нэртэй найруулагч байгаа. Dragon Show-н дээр бол тэр уулан дээр яг уул байгаа мэт харагдаж байгаа тэр тайзыг бол энэ хүн бас өөрөө хийлгэсэн юм байна. За энэ шоуг бол энд ирсэн зурчид үзээд за энэ Насын үндэстний одоо соёлтой бол бүрэн танилцж болохоор шоу байна. Жишээлх юм бол одоо эрэгтэй хүмүүс нь ерөнхийдөө их гэрийн ажил баг хийдэггүй. За эмэгтэйчүүд нь хамаг ажиллаа нугалдаг. За эрэгтэйчүүд нь за энэ шоуг үзэж явахдаа бол зугаалаад за бүгдээрээ нийлээд одоо өөрсдийнхээ нэрсэн архийг уугаад байж хат нь эхнэрүүд нь очиж олж авч явах жишээтэй. Ерөнхийдөө их одоо эртний соёлын одоо маш нарийн үзүүлж байгаа нь маш их таалагдж байлаа. За хэрвээ та бүхэн Лижан хотод ирвэл мөн тайгаар горж гэдэг Лижаны шоу байдаг юм. За энэ орчуулах юм бол барын өсрэлтийн хавцал гэж орчуулах юм байна. За энд бол хамгийн үзэсгэлэнтэй хавцлууд байдаг юм. Төвдийн зүүн хэсэгт байдаг бусад өндөрлгүүдийн нэг найдал одоо маш үзэсгэлэнтэй хавцал. За энд бол Хятадын уулан дайрагчид энд ирж амирх дуртай газар юм байна. Маш их сэтгэл хөдлөлөө үндэснийхээ соёлыг энэ шоугаараа аягүй сайхан гаргаж өгсөн байна. Энд ирсэн хүн энэ наашийн үндэсний соёлыг хэрчгээр нь бүгдийг мэдж аваад гарах юм байна.
Одоо бид нар уулан дээгүүр нэг жижиг автобусанд зугаа явчих. Мэдээ өндөр дээгүүр явчих. Энэ өндөр уулан дээрээс буухтаа доошоо машинаар буух юм байна уу? Яаж буунаад гэж айж шүү. Одоо энэ дэшээ явал хүрхрээ байгаа юм бэ. Одоо бид нар дэшээ алах юм. Дэшээ харахад доошоо энэ уулын усан доошоо урсаад энэ талдаа хүрхрээ нь харагдаад тэг хүмүүс тэр талтаа гарч зураг авах юм байна. Энд ингээд загсаад дэшегээ харахаар хүрхрээ нь айгүй гоё харагдчихээн. Энэ одоо хэдэн метр юм бэ? Нэг бараг 100-аад метрийн өндрөөс урсаад байна да энэ ус нь. Маш гоё харагдчихээн. За хүрхрээний дээдлэлт нь хажуу талд нэг агуу байсан юм байна. Ингээ гоё тогтчулсан. Энд нь очиж нэг залбираад ирье. Олчд ирэхээс өөр аргагүй гоё газар байна. Хүн болгон энд ирж зураг авахудаар одоо нэлээ хүнтэй байна. Тэгээд үнэхээр үзлэнтэй газар байна. Энэ өндөр уулан дээр тэр төмөр юугаар электрон жижиг машинаар ирэх бол угаасаа хүн гарах ямар ч боломжгүй юм байна. Тэгээд ингээ гаргаад хүмүүсийг энэ сайхан байгалийн үзлэнтэй газрыг үзүүлж байгаа юм байна. Үнэхээр гоё газар байна. Хүрхрээний хажууд ийм 3 шиг шордог 10 yon. Энэ ингээд 5 yon гинэ. Жохон сууж амрыг да. Бидний авсан шорлыг тэнд шараад жохон байж байгаад ирж авах гэж байна. Ер нь ингээд энэ хаач явсан ямар ч үзэр үйлчлэгээний газар энэ паркнууд нь жоохон яваад, жордон жоохон яваад энэ янз янзын хоол унднууд байнга. Нутгийн бөмбөр дарж үзүүлээ. Өдөржин яваад ч барахгүй ийм амралтын соёл амралтын хүрээд юм байна л да. Гол нь байгалийн үзэсгэлэнт газруудаа түшиглээл тэгээд ийм сайхан хийсэн юм.
За энэ хотод ирсэн хүн бол нэг 3 хоног юм уу 4 хоногт бол энэ хавийн бүх газрыг сонирх боломжтой. Ерөнхийдөө бол жижигхэн хот. За тэгтээ бол одоо маш их сонирхолтой. За ингээд Лижан хотоор аялсан аяллаа дуусгая. За дараагийн нэвтрүүлэг бол баяртай үзэгчтэй. Legend